Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ хүүхдийн авиалбарын сонсголыг хөгжүүлэх талаар бяцхан сургалтыг явуулж байна. Хүүхдийн авиан дуудлага хэлээрээний хөгжлийн тодорхой зүйл талаар явдаг. Хүүхэд төрөхдөө маш чангаар уйлах 5-6 сартаатай шулганах, нэг настайдаа ээжээ, ааваа, май гэх мэтээр нэг үедээ А, Б, ийм авиа орсон үгийг хэлэх чадвартай болдог. Хүүхдийн булчингийн систем мэдрэлийн тогтолцоо хангалттай хөгжөөд ирэх үед хүүхэд хүчаарцсан авиа хэлж сурдаг. Тодруулбал эс, иш, ир, ил зэрэг авиаг дуудахад агаар авч хүчтэй дуудах ёстой байдаг. 4 настайдаа хүүхэд эс, иш авиаг дууддаг бол 5 настайдаа ир, ил авиаг дуудаж сурдаг. Гэхдээ заавал энэ насандаа хүрч байж дуудаж сурдаг гэсэн үг биш юм. Түүнээс ч өмнө ялган дуудаад сурчсан хүүхэд байдаг бол 5 настайдаа ийм энэ авиаг ялгаж чадахгүй хүүхэд ч байдаг. Энэ нь хүүхэд бүрийн маань хөгжил харилцаа адилгүй байдагтай холбоотой юм. Авиаг зөв дуудаж сургахын тулд хүүхдийн хэлний хөдөлгөөнийг сайжруулах, хэлний захын мэдрэлийн эсийг сэргээх дасгалуудыг зориудаар бэлтгэн багш эцэг эхчүүд маань хийлгэж байх хэрэгтэй байдаг. Манай ард түмэн хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлэхийн тулд маш эртнээс бэлдэж анхаарч ирсэн байдаг. Тэдгээр нь авиаг зөв дуудаж, үгийг зөв тод ярихад чиглэгдсэн байдаг юм. Жишээ нь хүүхдэрээ түргэн хэллэг, зүрт зөөг, онцгой таврыг маш их хэлүүлж таалгадаг. Мөн тарга уугаад, аягаад долоох, махаа зулгааж ид гэдэг шүү дээ. Мах зулгааж идснээр нүүрний болон хэлний булчингийн хөгжил сайжирдаг бол түргэн хэллэг, зөөрөг, онцгой таврыг хэлэхэд хүүхдийн оюухаа маш их тэлж хөгждөг байна. Ингэснээр нэг үгний цаана маш олон утга агуулгадж байдгийг ойлгуулж, үгийн нөөцийг нэмэгдүүлж, сэтгэн бодох чадварыг нь дээшлүүлж зөв тод ярьж сургадаг юм аа. Авиаг зөв дуудаж сурахад дасгал тоглоом бас чухал ач холбогдолтой байдаг. Одоо би та бүхэндээ авиаг үгийн эхэнд, дунд, адаг торсон байдлаар зурагт материалыг бэлдэж хийсэн хүүхдийн авиалбарын сонсголыг хөгжүүлэх тоглоомыг танилцуулъя. Тухайн авиа оролцсон зургийг багш нэрлэн хүүхдийн хэлж чадахгүй байгаа авиа орсон зургийг нэрлэн хүүхдээр олуулж авчруулах ба нэрлүүлэх дасгалыг олон удаа давтан хийлгэж тоглуулах нь авиан дуудлагыг зөв дуудаж сурахад нь тустай юм. Багш цаг гэж хэлэхэд хүүхэд цагны зурагтай картыг авч ирж өргөж цаг гэж нэрлэнэ. Энэ нь С үсэг үгийн эхэнд байрлаж байгааг хүүхэд зөв дуудаж сурахад тустай юм. З зөвгий гэж хэлэхэд зөвгийн зурагтай картыг өргөж зөвгий гэж давтан хэлнэ. Зөвгий гэж хэлэхэд З үсэг үгийн эхэнд хэлэгдэж байгааг хүүхэд хэлж сурахад туслах юм. Мөн үгийн эхэнд дунд орсон байдлаар зургийг нэрлүүлж болно. Жишээлбэл иш авиаг үгийн эхэнд дунд адагт орсон байдлаар хүүхдийг хэлүүлж сургах шаардлагатай бол эдгээр 3 зургийг ашиглана. Шүхэр гэж хэлэхэд иш авиа үгийн эхэнд байрлаж байна. Машин гэж хэлэхэд иш авиа үгийн дунд байрлаж байна. Анааш гэж хэлэхэд иш авиа маань үгийн адагт байрлаж байна. Ингэж нэрлүүлснээр хүүхдийн авиалбарын сонсголыг хөгжүүлж үгийн эхэнд дунд адагт орсон авиаг зөв хэлж сурахад нь туслах юм аа. Мөн эдгээр зурган картуудыг онцгойн хариу болгон ашиглаж болно. Жишээлбэл хүүхдүүдээр онцгой таалгахад хүндийг өргөгч, гүрнийг тойрогч тэр юу вэ хүүхдүүдээ гэхэд хүүхэд өмнөх зургуудаас машины зургийг өргөн машин гэж хариулахад иш авиаг хөгжүүлэх хэрэгтэй. Мөн нар борооноос намайг хамгаалдаг зүйл тэр юу вэ гэхэд хүүхдүүд шүхрний зургийг өргөнө. Усан дотор амьдардаг унтдаггүй амьтан тэр юу вэ гэхэд хүүхдүүд загсны зургийг өргөнө. Гэх мэтээр хүүхдээр онцгой таалгаж болно. Мөн зураг хараад өгүүлбэр зохиож болно. Хүүхдүүд зурган картнуудаас өөрийн дуртай зургийг сонгож авна. Жишээлбэл цэцэг сонгож авсан хүүхэд цэцэг ургалаа гэсэн өгүүлбэр зохиож болон навчны зураг авсан хүүхэд навч модонд ургадаг гэсэн өгүүлбэрийг зохиож болно. Бөмбөгний зураг авсан хүүхэд би найзтайгаа бөмбөгөөр тоглов гэсэн өгүүлбэрийг зохиож болон зөвгийний зураг авсан хүүхэд зум
боллоо, цэцгэн дээр зүгийг ирж суулаа гэж хэлж болно. Гэх мэтээр хүүхдэд хураангуй болон нийлбэл өгүүлбэрийг зохиож сурахад зургийн карт бас туслах юм аа. Мөн зургийн картыг ашиглан хүүхдийн анхаарал шалгах тоглоом болгон ашиглан тоглож болно. Жишээлбэл өгийн эрхэм дунд адагт орсон зургийг хүүхдэд ажиглуулна. Нэгдүгээрт ямар зураг байна вэ? Хүүхдүүдээ шүхэр. Дараа нь ямар зураг вэ? Машин. Гуравт нь ямар зураг байна вэ? Анааш. За сайн ажиглаарай. Тодорхой хугацаанд ажиглуулсны дараа зургийг доош харуулна, тавина. Хүүхдүүд эхэнд ямар зураг байсан, дунд нь ямар зураг байсан, сүүлд нь ямар зураг байсныг санаж хэлнэ. Энэ нь хүүхдийн анхаарал тогтоолтыг шалгах тоглоом болгон ашиглаж болно гэсэн үг юм. Мөн сургах тоглоом нь зургийн картыг ашиглаж болно. Багш зам гэж хэлэхэд хүүхдүүд машины зурагтай картыг өргөнө. Хувцас гэж хэлэхэд цамтны зурагтай картыг өргөнө. Бороо гэж хэлэхэд хүүхдүүд шүхрний зурагтай картыг өргөнө. Мод гэж хэлэхэд хүүхдүүд навчны зурагтай картыг өргөнө гэх мэтээр хүүхдээр сургах тоглоом болгон ашиглаж болно. Гэх мэтээр маш олон хувилбараар тоглуулж зургийн картыг ашиглан хүүхдийн авиалбарын сонсголыг хөгжүүлж болно. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.